Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. ТV-с телевиз тээврийн цагдаагийн газар Дижитон студийн хамтран явуулдаг гарц нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Эрхэм үзэгч та бүхэн техникийн зөвлөгөөний дагвар хөтлөгч болон техникийн зөвлөгөөний автхийн болон тэргээ тэнхрүүлэг болон гарц нэвтрүүлгээр үзэхээс гадна нэвтрүүлгийн эхэнд хянах самар болон хүлээ авч үзцгээнэ үү. Сайн байцгаана эрхэм үзэгчдээ. ТV-с телевиз Дижитон студиутай хамтран бэлтгэдэг гарц нэвтрүүлгийн маань хянах самбар болон та бүхэндээ хүрч байна. Энэ удаагийн дугаараар бид бүхэн та бүхэнд тээврийн хэрэгслийн үзлэг онцлогооны талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд өнөөдрийн дугаар Автер үндэсний төвийн Баянзүрх дүүргийн техникийн хяналтын төв дээрээс та бүхэндээ хүрч байна. Тээврийн хэрэгслийн улсын үзлэг хэрхэн явагдаж байна? Техникийн хяналтын үзлэг болохоор 3 сараас ахуулаад ер нь ойчор дугаар ер нь жоох ихсэх талтай байгаа. Тиймээс нэг тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн аль болох эрт техникийн хяналтын үзлэгтэй хамрагдахыг бас хүсэж байна. Үзлэгээр орж байгаа тээврийн хэрэгслүүдээр нь одоо хэдэн хүн тэнцэж байна, хэдэн хүн одоо тэнцэхгүй байна. Тэнцэхгүй байгаа тээврийн хэрэгслүүд ямар одоо шалтгааны бол бас одоо буцаж байна гэдэг юм тий. Ихэнхдээ одоо нөгөө пүрүүсний нөгөө нүрс яндан гэж яригадаад байгаа шүү дээ. Пүрүүс 20, 30, 41 тий. Нүрс яндан байхгүй бас нөгөө зарим тээврүүсүүд хулгаад алдагдсан байгаа. Тээврийнхүү тэнцэхгүй байгаа. Тэгээд ер нь бол нөгөө тоормз одоо нөгөө ачааны машинууд байгаа шүү дээ. Хой тоормзоор бас тэнцэхгүй байгаа нэг байгаа. Нүрс яндан бол байна шүү. Яндангийн хувьд бол байгаа юм байна. Жохон бохирдолтой байна шүү. За. Нүрс яндан бол байна. Ямар ч одоо яндан бол битүүмчтэй байна шүү. За. Тосмаасаа сулмаар юм байна. Агаарч үуч коллектор зөвлөмөр юм байна. Жохон бохирдолтой байна. Хэмжээндээ чаан жохон одоо бензин дээрээ болохоор жохон өсчөөд байна. Энэ болохоор нөгөө тосмаастай ч холбоотой. Бусдаараа одоо хибрид дээр бол зүгээр. Яндангуу болчиход энэ чаа чи бүр бүхэл рүүгээ ороод айсцэн бүр 250 байх хэвээр юм чи баг 500 600 очдөг. Йоо бохирдолтой болохоор. Нүрс яндан байхгүй бол өөр заах. Нүрс яндан байхгүй бол CO айсцэн болохоор өндөр заах гэсэн. Ягаад гэвэл нөгөө шүүх гаргах юм байхгүй болчоороо энэ бол яндантай бүрээс байна. Яндан бол байна шүү. За. Үзлэгт орох гэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт хандаж та юу гэж зөвлөмөр байна? Яг юун дээрээ анхаарах хэрэгтэй гэж бодож байна? Одоо өрн дулаан ирж гэн те. Одоо хурдаа болгоомжтой. Тэгээд техникийн хяналтаа дугуйгаа өөрөө унж яваа хэрэгслээ. Сайн бэлдэх хэрэгтэй. Одоо тэгэхээр тээврийн хэрэгсэл яг одоо эндээс ороод ийшээ гарах хооронд бүх үзлэг хийх чинь гэсэн үг үү те? Тий. Одоо ер нь одоо бензин тэрэг, дизель тэрэг, газ одоо нэг 100% цахилгаан эко машин гэж байгаа шүү дээ. Тэрнээсээ шалтгаалаад одоо бензин машин үзнэ гэвэл бензиний багжаар, дизель тэргийг болохоор дизелийнхаа багжаар үзэж байгаа. Газ машиныг одоо хойдлын боллон гэж байгаа. Боллооны баталгаатай хугацаа гэж үүдэг. Тэрийг бас харж байгаа. Цахилгаан машин дээр болохоор шууд утааны үзүүлэлтийг үзээд гарчнаа л гэсэн үг. Тиймээс одоо ингээл орж ирээд тээврийн үйлс ингээ орж ирээд эхлээд арлын дугаар, ерөнхий өнгөдөмж, гэрэл дохой, бүрэн бүтэн байна уу те. Тэгээд ингээд дугууны хийн даралт. Тэгээд дохой ажиллаж гин үү, тэгээд ослын дэмдэг галын ор гурвалж ингээд тэгээд бүс ажиллаж гин үү, хаалганы төгжээ хэвэн байна уу, дууд дохой хэвэн байна уу гэл. Тэгээд тэнхлэг үзээд явчин. Тэгээд ийш яваад үргүр дээр гараад доод ангийг бас сэгсэрч үзчихнэ. Одоо явах үед анги тэгээд гэрлийн багж тоормзуудаа энд үзсэн тэнхлэний багж нь тэндээ байна. Тиймэрхүү юмнуудыг үзэж байгаа. Тэгэл инженерийн авар чадвараар үзэж байгаа. Тэгэхээр тэнцэхгүй бас буцаж байгаа тээврийн хэрэгслүүд байгаа шүү дээ, тийм ээ. Их хвчлээ одоо ямар зөрчлөөр тэнцэхгүй байна. Энэ жолооч нар юуг анхаарах хэрэгтэй? Их хвчлэн болохоор одоо нэг тэнхлэг тохиргоо гэж байгаа. Тэнхлэг тохиргоо болохоор нөгөө доогуур хідэ ингээ солих, эсвэл амаржийн босоо хөвтэйгээ сольчоор өндөрлөгөө дээр ичгээр тэнхлэг алдагддаг. Тэрийгэ мэдхгүй ер нь ихэнх нь тэнхлэг тохиргоо их тэнцэхгүй байгаа. За, чи сольчод 2.5 дээр бариарай. Энэ болохоор ер нь жоохон аппаратур жоохон асуудалтай байна гэсэн үг. Өндөр зааж байна гэсэн үг. 100 зааж байна. Ер нь дизель тэргийг үзэхдээ 3 үзүүлэлтээр үздэг байхгүй юу? 3 үзүүлэлтийн дунджаа гаргах хэрэгтэй. За дахиад нэг 2.5 дээр тавьчих зүгээр. 2.5 дээр бариарай. За бодно. Энэний хувьд болохоор сая ингээд хаацлахад 2.5 дээр жолооч барихгүйт энэ одоо 20 одоо ингэ гарч байгаа нь 32 дээр. 3.5-аас доош автомашин дизель тэрэг 35%-аас бага байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол хэвэн байна л гэсэн. 3 үзэл 3-ийнхаа дунджаар тооцсон. 3-ийнхаа дунджаар үзнэ гэсэн үг. Дүүргийн замын цагдаагийн хэлцтэй хамтраад ингээд явуулын онцлог ажиллаж байгаа юм тийм ээ. Энэ онцлогоогоор яг тээврийн хэрэгслүүдийн юуг шалгаж үзэж байгаа юм? За, Баянзүрхийн замын цагдаа Автер үндэсний төв Баянзүрх техникийн хэлтсийн төвтэй хамтраад одоо энэ аяны хүрээнд болохоор одоо утаа ихтэй машин тэгээд үзлэг онцлогоонд ороогүй тээврийн хэрэгслүүдэд
Тэгээд нөгөө катализатор буюу нөгөө яндангүй пүрэс оройдог шалгаж байгаа. Ер нь одоо өнгө үзэмж муутай ч юм уу те. Өнгө үзэмжтэй бол гэрчгийг нурааж аваад манай үзлэгийн төвөөр дахиж ороод өнгө үзэмжээ сайжруулах утаа ихтэй бол утаагаа багасгаад ирэх ч юм уу. Тиймэрхүү манай үзлэгийн төвөөр ирнэ. Зөрчлийн арилгаа босч ирэх юм шүү дээ. Тий. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг гарц бол хууль дүрмээ сахин биелүүлэх гэдгийг манай гарц нэвтрүүлгийн хянах самбар болон үзээд ойлгож мэдсэн баха. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил зөвхөн замын цагдаагийн ажил гэлтгүй хөдөлгөөнд оролцож байгаа хэн боловч анхаарал болгоомжтой явснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хадгалж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэгэн гарц болох юм аа. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүргэж байна. Leader Auto Parts компани дээр ирж байгаа нэлээд олон жолооч нар одоо машиныхан маань мотор тачигч дуурайд болдгоо. Ялангуяа одоо энэ хибрид машинууд, бензин хэрэгтэй улсууд одоо энэ машины мотор дуурайд болдгоо. Зарим газраар очихоор одоо мотороо задлуул эсвэл мотороо солиод солихоор болсон байна гэд ирдэг. За энэ дээр бол зарим нь бол яалтчгүй үнэхээр мотор бол солихоор хэмжээнд болсон машинууд ч байна. Ихэнх нь заавал моторыг задлах, заавал мотор солих биш. Одоо задлахгүйгээр засах боломжтой ийм эвдэлтэй машинууд манай дээр ирж байдаг. За эдгээр яагаад ийм байдал төрж байна? Сэвчээ бохирдуулаад байгаа шалтгаан. Тоос идээд байгаа шалтгааныг янзлахгүй. Энэ шалтгаан тэр цаад шалтгаан юундаа байна гэхээр түлшний банкнаас эхлээд бохирдол явагдах шалтгаан ихсэж байна. Ерөөсөө түлшний чанараас шалтгаалж байна. Яагаад түлшний чанараас шалтгаалж байна гэхээр одоо манай улс өөрсдөө нефт боловсруулж одоо бензин шатхууныг үйлдвэрлэхгүй холоос зөөчирдэг. Тэр нь холоос тээвэрлэгдэж удаан хугацаанд одоо түлшний савнд, нөөцийн савнд явж ирээд энэ колонкууд дээр мөн удаан хугацаанд хадгалагдаж байдаг. За тэгээд машины банкнд ороод мөн удаан ялангуяа хибрид машины бензин бас удаан дуусдаг шүү дээ. Бага иддэг болохоор байнга бензин зарцуулахгүй цахилгаанаар хаяа ажиллаад байгаа учраас тэгэхээр бензин хуучирч муудалж хувиралд ороод системүүд бохирдоод форсунг бохирдоод тэгээ борсонг сайн тоосрохгүй болохоор сэвчэн толгой бохирдоод нэг шалтгаан. Нөгөө шалтгаан юу вэ гэхээр одоо манад ихэнхдээ 10-аас дээш жилдээ одоо үйлдвэрлэгдсэн он нь бол одоо 2000 оноос эхлээд за арай гайгүй залуу гэтэл 7-8 жил явсан машинууд байх жишээтэй. Ихэнх машинууд 70-80% нь 10-аас дээш жилдээ. Тийм болохоор энэ олон жил ажилласан хөдөлгөөрт халд үүсч сайлнагч жиргүүд хатуурсан байна. Энэ сайлнагч жирг хатуураад ирэхээр хурууч ирзэн хатуураад ирэхээр одоо калапангийн шилд дагаж одоо шатах камерт тосороод мөн сэвчээгээ бохирдуулаад тэгээд тачигч дуугар. Хавар намартаа нэг үйлчлэгээ хийлгдэг. Тэгээ одоо жанжин сервис дээр яриад сервисийг хийлгэхээр ирчээд байна. Одоо бохирдол нэлээд үүссэн байна. Тийм учраас бохирдлыг арилгахын тулд одоо энэ бодисыг хийж байгаамаа. Тосмос бол одоо пит харл юм байна. Тэгээ одоо тослогооны системийг цэвэрлэхээр сая хийчлээ. Одоо ингээд 20 км яваад ирэх ёстой. За энэ бол одоо машины одоо мотор дотор байгаа бохирдлыг цэвэрлж өгөх үүрэгтэй байна. Энэ одоо машины койлц барих, мотор дотор байгаа бүхэл бохирдлыг бол цэвэрлж өгөх үүрэгтэй байна. Хөрхөө энэ нодлонгоос хойш солиог юм биш үү? Эхнэрийн машинд анхаарал тавиад байсан. Энэ муудаа бас энэ анхаарал тавиагүй байсан чинь тос нь нэлээд харлалттай. Одоо ингээд тосоо сольж нэг юмд хэмд нь оруулж авъя. Хизээ сонсноо санддаг байна. Тэгээ ирээ үзүүлтэл тос авах юм байхгүй харал юм байна. Тэгээ одоо тослогооны системийг цэвэрлэх нөгөө яга бодисоо хийчихэд 20 км явах хэрэгтэй тий хаагуур хэрэгтэй мэднэ. Бензин нэмэх нь тий. Энэ ч одоо сайхан яаж штий хөнгөрч штий. Жог амар яд нэг юу? Хайгаагүй үстэй. Өөрхөн ухас гэдэг. Энэ цэвэрлэгээний бодис хийхэр чи
койлцын тэлэлтийг чөлөөж өгснөөр цилиндрийн даралт ихсэд ирэхээр одоо чадал нь одоо нэмэгдэж явдал сайхан хөнгөрөөд ирдэг юм байна. Бензин түлшлийн систем цэвэрлэгч хийсэн байгаа. Одоо тэгээд банкад дүүрэх ёстой. 20 км явах та. Бензин колонкор орж банкад дүүрэж явнаа. Хасаа минь хэд их вэ? За дүүртэл ичтөө. Жохон байх таа мотоциклээ задлаад койлцгээд юм бугуйч шиг юм байдаг шүү дээ. Бүрсэн юм 3 давхар махар байдаг. Мэдэн шүү дээ. Койлцгооч нэг муу юм мэднэ зүгээр. Одоо харин энэ машинд бензин тос хийдэг гэдгийг жохон ойлгохгүй яваад байгаа. За ингээд 10 км талдаа 10 буцаад очиход 10 ингээд нийлээд 20 км яваад очих юм байна. Миний машин ч яг одоо ингээ сайхан болчихно. Бүх юм жигдрээд. Одоо эхнэрийн нөгөө цагаан машина одоо тэгж жагаад ирээ да. Лидер авт парц дээрээ. Бүр ингэж ялцчаад юу замын үд явдаг байжээ. Энэ эрс мэдрэгдэж шүү. Бүр ингэж тийш чинь бүр зууралтаад байгаа юм шиг санагдаад байсан. Их хүнд байсан чинь одоо ч зүгээр янзын хөнгөн болж штэ. За хөдөө явахдаа хилчээд явдаг байж эхлээд. Залхуурц юм л да би дааж. Квест айгүй хөөрхөн явдаг. Хөөрхөн явдалтай тэрэг байсан биш шүү дээ. Одоо мороор бол одоо жороомор юмдгүү да. Хүмүүс асууж энэ үнээр одоо ийм машинд чинь ямар өөрчлөлт орж ингэ таарлцсан хүмүүс асуух юм. Хүмүүс аягүй их асууж байгаа. Тэр чиний гүйччэдэд лидер авт парц чи яад хийдэг ингээд. Би хэлсэн л дээ. Гэхдээ одоо тэгээд ингээд машин тэрэг ингээ гоё болол хөнгөрөөл байх юм. Надад бол сайхан байдгийг та нар өөртөө очиод үзээрэй л гэдэг шүү дээ. Нарийн ширээ юмыг биеэрээ үзсэн дээ шүү дээ. Би ярих чинь нэг ондоо биеэрээ үзээд машин тэргэндээ хийгээд үйлчлэгээ аваад явах бол бас өөр шүү дээ, тийм үү? Тэгэндээ тий. Би бол олигтой тайлбарч чадахгүй шүү дээ. Тэгээд сайхан байна, баярлж гэн гээл тэгэл болох шүү дээ. Тэгээд цаашаа байхгүй шүү дээ би ч тэгээд. Бусдын өөртөө ирэл үзэх хэрэгтэй л дээ ер нь бол. Тий, надаас асууж яхаар би олигтой тайлбарч мэдчихгүй койлж поршн гээл тэгэл байхгүй шүү дээ. Хаач үннийг хэлнэ. Одоо энэ үйлчлэгээ хийлгээд ирэхээр чи айгүй тийм гүмтгий хааз гიშгээгүй багтал баг ингээд тийм хөнгөн гүмтгий болчдөг юм. Тоормцол явахгүй бол өөрөө ингээд сайхан өнгөрөөл яваад ах юм байна шүү дээ. Айгүй зүтгэлтэй болох юм. Нэг хэдэгтэй. Ийм амтны чинь би тэгэл юмын одоо тэр сервис үйлчлэгийг нь хийлэхгүй удаагаал хөдөө авч явж зовоогоол хэцүү байдалд оруулж исэн юм байна шүү дээ. Одоо ойлголоо. Ер нь би урд нь нэг бол лулаархыг хүлээгээд нэг бол хүүтрхийг хүлээгээд үүдэг. Энэ буруу юм байна. Ерөөсө бохирдолтой санагдсан үед болгонд л хийчих баймар юм байна. За ингээд Жанжин клубын урдталт байдаг лидер авт парц дээр хүрээд ирлээ 20 км яваад одоо нөгөө юунда банкнда цэвэрлэгч бодисоо хийгээд банкаа дүүргээд 20 км яваад ирлээ. Одоо ийшээ лидер авт парц руу ороод хуучин муу тосоо юулээд шиний хийлгээ тэгэл бодо болчихно тийм үү? Хөлгүүр хамгаалагч сүлд нь хийгээд тэгээд үйл ажиллагаа дуусна. За ингээд лидер авт парц дээр ирээд дом нь тэнхэр гэсэн багцаа хийлгээд авлаа. Одоо санаа зовх юм байхгүй боллоо. Сойч би ч одоо нөгөө хөдөө явахаас өмнө үйлчлэгээ хийлгдэг байж гээд их л юм бодлоо. Тэгээ одоо ямар ч хэлсэн ингээд нөгөө залхахгүйгээр засъя гэдэг энэ бүх одоо систем цэвэрлэгээнийхээ бүх юмыг сайхан хийлгүүлээд авлаа. Машин бохирдолтой санагдах юм бол хавар өвөл намар гэлтгүүгээр шууд л хийж явах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авлаа. Тэгэхээр та бүхэн яаран мотороо задлах биш, яаран мотороо солих тухай ярих биш. Ерөөсөө тосоо солихоос асахаас өмнө манай дээр ирж үзүүлээд энэ гол шалтгаануудаа арилгаад задлахгүй засах үйлчилгээнд орсноор та машины моторын эдлэгийг уртсгаж байна. Манай одоо лидер авт парцын хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаар маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой хөшөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Жастин колонкор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн үргэлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа
засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж, автомашины моторт үүсээд байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсэж байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй. 2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 8515. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991270. 2016 онд үйлдвэрлэсэн Монголд 2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 8515. Барилга захиалагчид, барилгын ажил гүйцэтгэгчид 3 буг вакуум цонхны үйлдвэр чанартай үзэмжтэй вакуум цонх хаалгыг үйлдвэрлэж байна. Мөн ялаа шумуул хэдэн батханаас хамгаалах эвхэгдэг торны захиалга авч байна. 3 буг вакуум цонхны үйлдвэр бид танд хүч үйлчлэнэ. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг. Гарц нэвтрүүлгийн хянах самбар болонгаар хууль дүрмээ биелүүлж явбал зам тээврийн ослоос сэргийлэх нэгэн гарц болно гэдгийг ойлгож авч байдаг бол жолооч нар маань техникийн зөвлөгөөний давхар хөтлөгч булан гүйцснээрээ мөн зам тээврийн ослоос сэргийлэхэд хөдөлгөөний аюулгүй байдал шууд нөлөөлдөг оригинал хэлбэг чухал аж холбогдолтой гэдгийг ойлгож мэдж байгаа хаа. Одоо тэгвэл үзэгч та бүхэндээ зориулдаг жолооч нартаа автомашин эзэмшигчдэд зориулж байдаг хобби болон төлөвлөж байна. Эрхэм үндэд үзэгчдээ манай гарц нэвтрүүлгийн хобби болон ээлж дугаараа та бүхэндээ хүргэж байна. 2024 оны автомаструудын холбооны хамгийн эхний тэмцээн болох Автхийн Мастер Кросс 2024 уралдааныг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад та бүхэндээ энэ тэмцээний хагас шигшээ уралдааныг хүргэж байна. Түрүүчийн дугааруудаар 1, 2, 3, 4-р гараа хүргэсэн бол энэ удаад эхний гараануудад одоо амжилттай оролцсон тамирчид уралддаг хагас шигшээ хүргэж байна. Тэгэхээр 1, 2 дугаар гараанд амжилт үзүүлсэн тамирчид энэ хагас шигшээд уралдаж байгаа. Хагас шигшээд уралдахдаа одоо эхний гараанд үзүүлсэн байраараа гарааны байрыг эзэлдэг байгаа. Тэгж эзлэхдээ одоо 68 дугаартай спортын мастер Гомбод орж 12 дугаартай олон улсын хэмжээний мастер Ган од 95-ын Батэнэрл 66 дугаартай Даштава аваргад за 35 дугаартай улам өрнөх нар одоо эхний гараанд амжилттай эхний 4-р байрын дотор одоо эзэлсэн учраас энэ хагас шигшээгийн уралдаанд гарааны эхний игнээс хөдөлсөн байгаа. За ингээд гараанаас бол ерөнхийдөө бөөндөө гарсан 2-3 игнээ болж гарч байгаа ч гэсэн эхний туг тойроход бол нэлээд бөөгнөрч ирээд эхний тугаас уруудаад дараагийн туг дээшээ өгсгöd хүртэл одоо ер нь машинууд бол их ойрхон явж эхэлсэн. За ингээд уралдааны нийт тойргийн 4-1-ийг эзлээд явхад бол одоо Автхийн компани тамирчин Spirit Energy аваргууд клубын тамирч одоо манай кроссын олон удаагийн аврах мөн раллигийн аврах 68 дугаартай спортын мастер Шархуугийн Гомбод орж бол ер нь хагас шигшээгийн уралдааны эхний тойргоос за тэргүүлээд эхэлсэн. За түүний араас олон улсын хэмжээний мастер 12 дугаартай Ган од. За тэгээ Батэнэрл 3-т түүний араас 46 дугаартай мөн аваргууд клубын тамирчин Ган Сүхийн Бат Эрдэнэ 4-т. За 35 дугаартай улам өрнөх спортын мастер аврах маань 5 дугаар байрыг эзлээд ер нь тойргийн эхний хагаст ороход бол эхний 5 байрын тамирчид. За тэгээ 6 дугаар байранд одоо 58 дугаартай Пүрв баяр. За 7 дугаар байрыг 19 дугаартай Бат Эрдэнэ, 8 дугаар байранд 66 дугаартай Даштава аврах. За 9 дугаар байранд Жан Чив дөрж 114 дугаартай, 10 дугаар байранд
9 дугаартаа цэн тэгээд ингээд тамирчид байна. Эхний байруудаа эзлээд ихсэн. Хагас шигшээ уралдаан бол 7 тойрог уралдсан байгаа. Ер нь эхний 4 тойрог гараад тамирчид энэ нэг гараад бол 5 удаа тойроход энэ өвлийн зузаан цас бол хэр барагтаа ярагдаж өгөхгүй улгаа бол улам их нэмэгдэж цас бол их дагтарчжээс энэ тойрог дээр бол одоо туган дээр ирэхэд машинууд маш их шарваж галтархаа бол их нэмэгдсэн. За ер нь тэгээд тамирчдын бол чадал чансааг харсан ийм тэмцээн болсон. Хагас шигшээгийн уралдаанд гомбодоо аваргын маань машин техникийн баг зэрэг саатлал гарч дээд ангид одоо баг зэрэг өөрчлөлт авсан учраас эхний 4 байранд одоо орж амжаагүй. Гэхдээ эхний 8-д орсон учраас супер финалийн тэмцээнд оролцох эрхтэй болсон. За энэ гараанаас бол ган од 12 дугаартай, за Батэрнэрл 95 дугаартай авраг, улам өрнөх 35, 46 дугаартай Бат Эрдэнэ, за 66 дугаартай Даш Даваа, 58 Пүрэв Баяр гэдэг одоо тамирчид маань эхний байруудыг эзэлж супер финалийн гараанд гарах юм боломжтой болсон. За энэ гарааны дараа бол шууд хагас шигшээгийн 2 дугаар гараа гарна. Өөрөөр хэлбэл 3, 4 дугаар гараанд эхний 8 байрыг эзэлсэн тамирчид одоо эзэлсэн байраараа 1, 2 эхний гарааны игнэгээр одоо сонгоод оролцох ёстой болдог байгаа. За ингээ мөн та бүхэндээ энэ завсарлагааны хэсгээр одоо саяын тэмцээнд оролцоод орж ирсэн тамирчдын техникийн үйлчлэгийг та бүхэнд хүргэж байна. Одоо гараанаас гарааны хооронд тамирчид бол машина засаж сэлбэх одоо техник үйлчлэгийг тэрхүү маш богино хугацаанд механикууд бол хийдгийг та бүхэн харж байна. За энэ удаад бол одоо гомдоо аваргын маань машин маш их хурд үзүүлж одоо эхний гараануудад эхний 2, 3 тойрогт бол тасарч явж исэн боловч одоо дээд ангид энэ клапингийн саатал учирсан гэж сонссон. Тэгээд за дараагийн гараанд супер финалд хэрхэн яаж оролцохыг бас дараагийн уралдаанаас бүгдээр харцгаана. За ингээд энэ удаагийн автогийн мастер кросс 2024 уралдааны хагас шигшээ уралдааныг та бүхэндээ төлөвлөлөө. Хол харж хол явна урайтай автогийн компани Автомаструудын холбооны автогийн мастер кросс 2024 уралдааны ерөнхий спонсороор ажиллаж байна. Эрхэм хүндэт үзэгчид та бүхэнд гарц нэвтрүүлгийн дэлхийн авто 24/7 болонгийн эхний танилцуулах машин Mercedes-Benz Vision EQXX цахилгаан машины ирээдүйг ухаалаг шийдэл ба тансаг байдлаар дахин тодорхойлж байна. Энэ бол Mercedes-Benz Vision EQXX. Энэ бол зүгээр нэг үзэл баримтлалтай машин биш. Энэ бол зорилгон биелсэн амжилт юм. Формула 1-ийн технологи, байгаль дээлтэй материал, оновчтой аэродинамик бүгдийг зөвхөн нэг зорилгот төвлөрүүлсэн нь үр ашиг ба гүйцэтгэлийг золиослолгүйгээр нэгтгэж өгсөн юм. EQXX нь нэг удаагийн цэнэгээр 1000 гаруй км замыг туулна. Энэ бол мөрөөдөл биш, бодит туршилтаар батлагдсан үзүүлэлт. Түүнчлэн түүний батарей нь өнөөгийн ихэнх цахилгаан машины батарейгаас жижиг хөнгөн 50% илүү үр ашигтай. Агарын эсэргүүцлийн коэффициент нь ердөө тэг 117 буюу автомашинууд дундаа хамгийн сайн үзүүлэлтийн нэг. EQXX-ийн хийцэн агаарыг яг л сум шиг зүсэж, дээврийн нарны зай хураагуур нь туслах системүүдийг тижээж туулах зайг улам сунгадаг. Дотоод орчин нь бол бүрэн дижитал орон зай, салоны материалд ургамлын гаралтай арьс дахин боловсруулсан даав ба 47.5 инчийн 8K дэлгэц багтсан бүх хянах самбар даяар сунаж байрлсан.
ухаалаг хүртээмжтэй, мөн минимал хийцтэй. Гэхдээ энэ нь зөвхөн үзүүлэлт дэлгэцийн тухай биш. Энэ бол тансаг цахилгаан машины ойлголтыг дахин шинээр бодож гаргасан бүтээл. Хөнгөн жинтэй, ашиг дүүлэн коэффициент өндөр. Сэтгэл татсан технологи Vision EQXX бол Mercedes-Benz ирээдүйг зөгнөж буй биш, ирээдүйг одоо цаг дээр бий болгож буй нотлогоо юм. Mercedes-Benz Vision EQXX тансаг байдал утаснаас ангидаг. Хөрөндөрөв долоо булангийн дараагийн машин бол хурд зай болон тансаг байдлыг хэн бүхнээс илүү хөөцөлдөж буй энэ ертөнцид нэг машин 3-ыг нэгтгэж тэргүүлэн гарч ирлээ. Энэ бол Lucid Air Sapphire. Энэ бол жишиг дагдаг машин биш, жишиг тогтоогч итгээд юм. 1234 морины хүчтэй 3 мотор системээр тоноглогдсон энэ машин 100 км/цаг хурдыг ердөө 189 секундэд авахад 4 хаалгатай машин ингэж чадахгүй гэж хинч төсөөлөөгүй. Гэхдээ энэ бол зөвхөн хүчтэй биш. Lucid Air Sapphire-ийн хэлбэр бүр салхиар илбүүлсэн мэт урлагтай. Тэг 1197 гэсэн маш бага агаар эсэргүүцлийн коэффициенттэй. Зам дээр яг л хөөх мэт хөдлөн. Тэр зүгээр хурдан биш, наривчлал өндөртэй хүлэг. Дотоод орчинд та ирээдүйн тансаг буудалд умбах болно. Алкантара, нүүр сүргчийн ширхэг гүн цэнхэр өнгө нисэх онгоцны бүхээгт байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Бүхэн нарийн зүйл нь утга учиртай бүтээгдсэн. Давхар моторын ухаалаг хүч хуваарлалт, замын спорт тохирготой түтгэл зүйлэлт, мөн том керамик тоормсны систем хурдаа хянаж чадах хүч. Ийм хүч чадалтайч та 643 км зайг нэг цэнэгээр туулах боломжтой. Учир нь жинхэнэ ухаалаг шийдэлд тэнцвэр юм. Lucid Air Sapphire бол зүгээр нэг цахилгаан машин биш. Энэ бол хүн бүрийн асуухаас имээсэн асуултын хариу. Гүйцэтгэл ба нарийн хяналт тайван чимээгүй орших боломжтой юу? Тансаг байдал чөлөөлөгдсөн, цахилгаанчсан Lucid Air Sapphire. Дараагийн машиныг танилцуулъя. Таны төсөөлж чадахгүй байсан ирээдүй өнөөдөр энд байна. Lotus Evija энэ бол зүгээр нэг суперкар биш. Энэ бол цахилгаан тансаг байдлын шинээр тодорхойлсон хязгаар. 2000 морины хүч хөдөлгүүрийн хос систем, төрөл бүрийн дээд хурдны дээд талд зам дээрх утгагүй хүч. Тэгээс 100 км/цагийн хурдыг 3 секунд хүрэхгүй хугацаанд авна. Энэ нь түүнийг зөвхөн хурдан биш, гэхдээ шүтэн биширхүүц хүчтэй болгодог. Энэ нь Lotus-ийн шинэ 90 үеийн эхлэл тансаг байдал хөнгөн жин техник технологийн холбоо. Янз бүрийн хөнгөн карбон бүтэц бүхийг гүйцвэн үл мэддэгч хурд нарийн мэдрэмжийг танд авчрах болно. 2 мотор, хос моторын хяналт нь жолоочд маш наривчлалтай хяналттай хурдлах чадварыг олгодог. Lotus Evija хүч чадал, хурд, хөнгөн жин, цахилгаанчсан тансаг байдал. Энэ машин таныг ердөө нэг удаа зорчуулахад илүү ихийг хүсэх болно. Энэ бол зөвхөн тансаг гүйцэтгэл биш. Энэ бол ирээдүйн супер машин. Хурд тансаг байдал шинэлэг дизайныг хослуулсан Jaguar Type Tech нь ирээдүйн цахилгаан автомашины шинэ жишгийг тогтоож байна. Jaguar-ын шинэ цахилгаан платформ дээр суурилсан энэхүү концепц нь 2 моторт бүх дугуйн хөтлөгчтой системээр тоноглогдсон бөгөөд 956 морины хүчийг гаргана. Тэгээс 100 км/цагийн хурдыг 4 секунд хүрэхгүй хугацаанд авах чадвартай. Энэ нь хурд ба тансаг байдлын төгс хослолыг илэрхийлнэ. 700 км-ийн хязгаартай бөгөөд ердөө 15 минутын дотор 321 км зам туулах цэнгийг хуримтлуулах боломжтой. Практик ба хүч чадлын төгс тэнцвэр. Дотоод орчин нь тансаг байдал тогтвортой материалыг хослуулсан бөгөөд ирээдүйн жолоодлогын туршлагыг дахин тодорхойлж байна. Jaguar Type Tech зоригтой дизайн ба цахилгаан гүйцэтгэлийн цогцол 2026 оны сүүлээр худалдаанд гарах юм байна.
техник хэрэгслийнхаа одоо энэ моторыг бохирдуулах гэдэг юм уу, янз бүрийн хим физикийн урвалын үр дүнд бохирдол бий болж идэг. Жолооч нарын бас буруу хэрэглэнээс болж бохирдол бий болох гэдэг юм уу, байгалийн өвчин зүйлээс болж бохирдол бий болж машины моторт одоо элэгдэл үүсч идэг. Моторт эсэргүүцэл үүсээд моторын бензин шаталт ихсээд одоо утаа хаяад байна гэдэг маань элэгдэл явагдаж байна. Үрэлт бий болж байна, халалт бий болж байна гэсэн. Одоо манай Монголын нөхцөлд цаг уурын эрсдэс уур амьсгалтай өглөө өдөр дулаахан нэмэх градустай байжгаад орой хасах градус руу гинт хөвдөрдөг. Өглөө дулаахан байжгаад оройн сэрүүсдэгч гэдэг юм уу. Нэг өдөрт одоо хэдэн улирлын өнгийг үзүүлж яадаг орн бол Монгол орн байдаг. Энэ цаг уурын өөрчлөлтөөс болж одоо машины моторч одоо агаар түлшний холимгоор ажиллаж байдаг учраас агаарын чийг түлшний савнд орсноор агаарын чиг конденсацлагдаж ус болж тэр ус нь бензин шатхууныг бохирдуулж бензиний системийг бохирдуулаад тэр бохирдол шаталтыг муутгаснаас болж мотор одоо хөөд ортох бий болж моторын бохирдол үүсдэг. Бохирдлыг үүсээд ирэхээр нөгөө одоо мотор бол маш сайн тосолгоотой үрэлт багтаа байж аж моторын жигд ажиллагаа явж явах ёстой байтал бохирдлоос болоод дутуу шаталт үүсгээр нөгөө бохирдол нь эсэргүүцэл болж эхэлдэг. За тэгээд эсэргүүцэл болоод эхэлж байна гэдэг нөгөө тосолгоо муу явагдаад ирэхээр нөгөө ашиг дүүлийн коэффициент буурч байна. Тосолгоо муу явагдаад ирэхээр үрэлт үүсэж байна. Тэгээ үрэлтээс халалт үүсэж байна. Тэгэхээр leader of parts тэргээ тэнхрүүлээ одоо техникийн үйлчилгээг явуулж байгаа. Моторын жигд ажиллагааг явахын данг урд хоод эрдвэгтэр хүч дамжуулагчийг цэвэрлж тосыг солих гэдэг урсгал үйлчилгээг явуулж тэргээ тэнхрүүлээ үйлчилгээг жолооч нартаа хүргэж байгаамаа. Тэгээ одоо манай энэ үйлчилгээнд хамрагдсан мөн нэгэн жолоочийн сэтгэлийг та бүхэндээ хүргэж байна. За намайг Отгонбаатар гэдгийг тэтгэврт байдаг хүн. Тэтгэврийн насны хүн байд. Тэтгэврээ аваад дахиад ирлээ. Эдний тэгэл хийлэгчлээ. Сайхан байдаг юм байна. Машин юу ясаа, мотор жоохон дуута ток гэд нормалдаад цогсглоор цочгноо дуурайд ирсэн. Бензин жоохон эдэлттэй. Тэгээ саяны тэр мотор чөлөөлөх, мотор бэхжүүлэх тэр тоснууд хийгээд хааз бол их амархан авж байна. Хөнгөрч байна. Тэгээд сайлник эрзэн тэр хамгаалдаг юуг одоо сая хийлэглээ нэмж хамаагүй хөнгөрд юм байна. 20 км яваад түгжрээнд зогслоо, юунд ч яалаа. Тэгэхэд дочгонжсэн дуу байхгүй боллоо. Мотор их чөлөөтэй ажиллаж эхэлжээ. 5-6 км явал хааз бол зүгээр гიშгээс нэг хөнгөн болд юм байна. Нөгөө мотор л нөгөө кольц байх, цэвэрлэх. Тэгээ мотор бэхжүүлэх, бензиндээ борсон цэвэрлэгч хийсэн. Тэгэл хөнгөрөө өвчдөг юм байна. Их сайхан болж байна. Дуу шуун боо намсаад байхгүй болж байна. Өө танаа дээр одоо очныг би 2-3 удаа төөр дахиад тайгаа олоогүй танахыг. Тэгээ өнөөдөр ирж байгаа энэ байхгүй юу. Тэгээд оллоо. Харин санжээс юм хийлгчлээ. Сайхан болж байна. Олилцож штэ одоо хааз мааз аавн юу яана гэдэг чинь. Би одоо эхэндээ худлаа бахал гэж боддог ус. Яг юм хийгээд ирэхлээр үнэндээ мэдэгддэг юм байна машинд. Тийм байх шүү. Ард түмөө ирээрээ. Жолооч нараа ирээрээ. Тэр манай одоо leader of parts-ийн хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаа маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны мохоотой өшөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin Cologor өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн хүрээлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсэж байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсэж байвал Leader of Parts компани та бүхний өмнө нээлттэй жолооч та бүхний алтан шар зам үлцээтэй байх болтугай. (2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 8515. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууцад дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр
Утас 991279 2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 515. Жолооч нар маань техникийн боловсролоо дээшлүүлж автомашины эвдрэл гэмтэл юунаас болдог, тэрнээс яаж өрсөн сэргийлэх вэ, өндөр зардалтай засвар төрөхгүй тул ямар арчилгаа үйлчилгээг хийлгэж явах талаар техникийн зөвлөгөөний тэргээд инхрүүлээ болонгуудаас мэдлэгээ аривжуулж яадаг бах. Ингэж техник үйлчилгээгээ цаг тухайд нь хийснээрээ автомашин хөдөө гадаа юм уу хааны газар явж байгаа саатахгүй байх, мотор болон бохирдлоос үүдэлтэй саадалд өртөхгүй байх гэдэг өндөр ач холбогдолтойг манай гарсан нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөнүүдээс ойлгож мэдчихэд гэж бид итгэж байна. Ингээд гарсан нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч жолооч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзлаа. Баяртай. Эрхэм жолооч та бүхний алтан шар зам үлзийтэй байх болтугай.